Лин боссын төлөвлөгөө нь амжилттай болж тэрээр цэргүүдэд удирдах алхахыг нь алж талж байлаа. Энэ тэмдгүүд цусны битүү хурц үнэр ханхиж ихэнх баатуудын амнаас эрсдэж яснаас өөр юу ч үлдсэнгүй. Лин Ариун баатрын нэмэлт хүч ирэхийг нь мэдээд цэргүүдэд хурдл өтөд түргэн алхахыг нь алаад эдхийг нь идээд яаралдаа хурдан дуусгаадах гээд хумгүй алга болоод өгөв. Төд бодлого Ариун баатрын нэмэлт хүч ирсэн ч хитрхээ оройтсон байлаа. Цэргүүдийн хуйг дуулга яс арьснаас өөр юу ч үлдсэнгүй. Цаанаас амьд үлдсэн нэг цэрэг бидэн рүү гоблинууд дайрсан удирдагчин гэмээр нэг нөхөр луу унсан байдалтай байсан. Ганц луунаас өөр зүйл үзэгдээгүй гэхэд моожирч унангаа алдсан ариун сэдвийн багш царийн цан хийж Брайттаун санаа зовж байлаа. Тэрээр яаралтай цэргүүдэд тушаал өгч Брайттаун хот руу ирэхэд сүүрсэн балгаснаас өөр юу ч үлдсэнгүй. Асар их хохирлын улмаас аавыгаа алдсан бяцхан хүү цорхир нь уйлж байхад Сэлмийн Баатар аргадах гээд мөрөн дээр нь хүрхэл наад бузар гараа ав. Эндээс зайл. Бид нарыг хамгаалан гээд байсан чиний нэрний ахлахвч байсан биз дээ. Гоблинд ирэхэд чи байсангүй. Чиний уушлал хинт ч хэрэггүй гэж хэлгээд Баатар охины сэтгэл санаа нэг л ах юмгүй ард түмнээ хамгаалж чадаагүйдээ маш ихээр сэтгэлээр унаж сэхэл авахгүй газар сүгдэж унахад хараад хүмүүс бүх зүйлд Ариун Баатрыг буруутгаж байв. Үзэгдэж солиодоход Лин гоблиндоо өмнө даатгсан ажлаа асуув. Боосоо санаа зовлтгүй. Таны хэлсэн ёсоор нөгөө охин чинь авдар дүрэн алт өгөөд өөрийн биеэр хотоос аюулгүй гаргаж өгсөн. Бас сайн дураараа бууж өгсөн хүмүүсийг бид өөрсдийн хоригдлоо болгосон гэв. Санаа нь амарсан Лин гавьяа байгуулсан гоблиноо магтны цаашаагаад чидийн хүч агуулсан цогц сөөгч өөрөө болохоор луугийн ихтэй уулзахаар яваад өгөв. Луунуудын агууд ирэхэд Лин луугийн ихтэй уулзаж луугийн ихч чич жирийн гоблин биш юм аа. Нүдэ анжигээд дээр нь мордод ав. Тэрээр миний чамд өгч байгаа бэлгийг битгий голоорой гэхэд ичиж улаасан Лин чи чин луугийн их бидтэй наа чи жирийн гоблинтой хорцод орж болж байгаа мó гэхэд тооцсон ч байхгүй луугийн их би яг одоо хааны зэрэгт хүрч чадхаар гоблины хараа зогсож байна гэд нөгөө хоёр ч ажиллаа дуусгаж манай хүний төвшин өсөд цаашид хийх дайны төлөвлөгөөгөө ярилцаад он хумгүй алга болоод өгөв. Тэнкваг тосгонд Лин өөрийн боол болох эльфүүдтэй хандаж та нар одооноос чөлөөтэй хүсэн газар руугаа явж болно. Учир нь Брайттаун хотоос олзсон маш олон эмэгтэйчүүд байгаа. Тиймээс та нар хүүхэд төрүүлэх шаардлагагүй боллоо. Үүнийг сонссон хатан их таны хажуу зөндөө байсан. Энэ хугацаа таныг их ажиллаж байлаа. Тиймээс миний шийдвэр бол танд зүтгэх хэмээн хариулав. Энийг ч мэдэж байсан Лин дуугаа өндөрсгөөд бусд нь юу гэж бодож байна? Эндээ үлдэх үү эсвэл явах уу гэхэд эльфүүд цөмөөрөө үлдэхээр болжээ. Цаанаас нэг айхилсан туслах эзэндээ Гобсоны би нэг л эвгүй байна. Та өзөөд өгөөч гээл. Яаралдаа яваад очиход өгсөн байдалтай Гобсон хэвдэж байлаа. Хажууд нь байсан гоблинууд тэр мэдрэл муутай юм шиг ориж дэрвцэж байгаад унчглаа гэж санаан зовсон байдалтай хэлв. Төд бодлого үхлээс амилсан Гобсон хувиралд орж Баатрын төвшөнд хүрэх хэмжээний аимшигтай аратан болж хувирв. Үүнд баярлсан Лин луугийн ихэнх хүч байгаагүй бол энэ зэрэгт хүрэхгүй байлаа хэмээн дотроо бодоод амжив. 3 сарын дараа хэд Брайттаун хотхонд улс орон бүрээс адал явдал хайгчид цугларчээ. Тэд нарын эпик золтой адал явдал хайгчийн хүч нь Ариун Сэлмийн Баатараас хүчтэй юмсанч. Тэдний зорилго бол бүгд зөвхөн гоблинуудыг устгахаар Брайттаун цугларсан юмсанч. Амар тайван байдал богино настай гэж нэрээ. Линч бойдон дээрээ туслан сууж байхад туслахууд нь эзэндээ төмрийн өдөр дууссан. Бас манад шинээр төрсэн хүүхдүүд хоол хичээлд хүрэлцэхгүй байна гэж хэлв. Хэсэг нухацтай бодсон босс бидэнд шинэ нутаг хэрэгтэй. Бүгдийн нүүлэг одоо л хөдөлцөн гэж цэргүүдэд тушаалвч цөмөөрөө хөдөлж усан хүрхрээний хажууд орших гүн цоргой агууд оров. Шин газартаа ирсэн босс одооноос эхлэж энэ газар бидний гэр миний тушаалыг дагуул хоол ундаар гачигдахгүй тушаалыг минь зөрчвөл үхэл хүлээж байх болно. Үүнийг сонссон гоблинууд цөмөөрөөл босс түн бомб насал гэж ойролцоож байв. Дүрс солигдоход гоблинуудыг алж устгахаар адал явдал хаягчид уушин газар бөөнөрөө цугларсан байлаа. Ханхуу хасраагаас авахуулаад хөвшин зүүнийг саарал өгөнгээд энэ тентхийн үлгэрийн баатрууд гэмээр янз бүрийн хувцастай гарууд өстө бурж өгч байна да. Эдгээрийн хамгийн хүчтэй саарал өгөн тэрээр даймон цолтой адал явдал хаягч бөгөөд энд байгаа баатруудаас хамгийн хүчтэй нь юмсанч. За одоо хүчний дараалал нь ч сая саарал өгөн нэгт гоблины ангууч хоёрт эрхэмсэг ханхуу гуравт гэх мэт. Нөгөө хэд ч том дуу гаргаал шагналын мөнгө инээ тэрэг гинүү зарим бүр ойдсандаа гинүү ямартай ч манай гол дүрийг нухах нь ойлгомжтой. Саарал өвгөж энэ дундаасаа дэндүү хашир ба нийлээд өмхий санаатай тэрээр хэлэхдээ гоблинуудаас болгоомжлороо хэдий доод түвшний адгуусч гэсэн аимшигтай хувьсаж өөрчлөгдөж чаддаг гэсээр яриа өндөрлөв. Манай гол дүрч сурсан цангаараа гоблины ангуучийн хүчийг хартал бараг л өмдөндөө авах нь холгүй ямар амар хүчтэй юм бэ? Нийт хүч нь
1000-аас 3000 руу шилждэг гэдгийг мэдээд тэрээр золтой л ойчод унсангүй. За энэ ганцаараа амар хүчтэй юм байх. Бус нь сугны өвснүүд байх гэж бодоод хартал ханхуу гэсэр нь 1300-ийн хүчтэй, саарлал өвгөн 14000-ийн хүчтэй байж таарав. Манай гол дүрч хэмээс сон тавихаар болжтэй хөрхий. Төд одлого адал явдал хаягчид Лим боссыг үнрээр нь дагаад явж байлаа. Саарлал өвгөн шилэн савн дотроос эрвээхээ гаргаж аваад нөгөө хідэн эрвээхээч анч нохоо шиг үнэр авцаа явж өглөө. Гэнэт нэг гоблин тэдний явж байгаа замд нь харагчв. Тус гоблин албар харагдсан бөгөөд Лим боссын төлөвлөгөөний нэг хэсэг аж. Нөгөө хоёр баатарч араас нь илтэж хөөж байхад манай гоблины ангууч тоосон юм байхгүй хамаг дуулга инээ тэрийгэ тайлж шидээд амралтанд ирсэн юм шиг айтайхан тохолж өглөө. Лингийн санаач эхлээд өгөөж тавиад гурвангийн чулуу хөөлөх байсан. Гэвч төлөвлөгөөнд өөрчлөлт ороод гоблины ангуучийг ажиллах гээд очтод л нөгөөх нь нэмэгтэй хүн байж таардаг. Яасан ч гой шаргал үстэй тойхон биетэй юм цус гэж. Гайхаж шүлсэн савирсан линч гоблины ангуучийг сэмээрхэн хараастай бас зүгээр ч юу эмэгтэй хүний ховсонд автахгүй юм заадах чинь бас. Илжирсэн толгой нь төд одлого ажиллаж энэ эмэгтэйг учрыг дараа нь олно гэж бодоод нөгөө хоёроо жиглээ зулын цогц болох гээд луугаа унаад саарал өвгөн гисэр ханхуу дээр очив. Энэ үеэр саарал өвгөн халаалтаа авцсан жинхэнэ нөгөө гоблиныг зүйл тусгаж байна. Настай хүний хүндэл гэсээр том попорч байхад араас нь бэрсэг хоёр гарандаа сэлэм сүх барьсан хулгайч нохоо шиг дайрахад саарал өвгөнч баатын төвчөнд хүрсэн гоблиныг харсандаа нэг л итгэж өгсөнгүй. Ширүүн тулаан чихэлд саарал өвгөн өөрийн галан шидээ ашиглаж бэрсэг ултаж чадалгүй оногдов. Нөгөө баатарч баярлах биш улан барааж өгөө. Учир нь бэрсэг тийм амар сүртэй гэмтэл авсангүй. Саарал өвгөнч нэлээд сандарсан байдалтай юу гэхээ мэдэхгүй байж байтал энэ тэнхүү гоблинууд гарч ирээд бүслээд авчив. Манай өвгөнч Стонерыг Даймонд гэсэндээ мэхэж байна да. Тэрээр бусдаа хүчээ зөөлөвж хүч орсон нөгөө хэдэнч өөрсдийн шидээ үзүүлж мөсөн сум, элсэн цөл, бороо мөндөр гэх мэт баахан техник хийж өрхөв. Үүний холоос ажиллаж байсан Лим босс хажууд байсан гобидын чи жоохон хугацаа хожоод Гобусан дайралт хийх завсар гаргаад өг гэхэд гобиди доошоо унаад сүртэй поз авснаа. Саарал өвгөнлөө дайрав. За тэгээ энэ тэнд алаан талаан цус нүж урсаж хоёр тал тэмцүүхэн тулдаж байлаа. Баатрууд ч хамгаалтын байрлалд ороод дайрах таагтаа боловсруулж байхад хэлсэн ёсоор аимшигтай хувиралд орсон Гобусан өвгөний зүг гиндүүлж дайралт хийгээд хөөрхий өвгөний голоор нь хувааж өрхөв. Өвхөлн найрцсан өвгөн газар унахад хажууд нь байсан Гисэр баатрын царай нь хухаа цайж ийм зүйл болох ёсгүй гэсэн харцаар өвгөний зүг харж байхад саарал өвгөнч Гисрээ туслаач намайг авраач гэсээр баг багаар ойртоход нүд нь улаанаараа эргэлзсэн Гисрийн шээс баасан савирч өвгөнийг орхиод хар хурдаараа зүхтаад алга болчихв. Зүхтаж байхдаа тэрээр гоблины ангуучийг хардаг ба тусламж гуйж арилахад араас нь гоблинууд дайралт хийв. Нүд ирэмхийн зурал гоблины ангууч дайралт хийж бүгдийг унгаж орхиод пэлдэг зан хөдөлсөн гэлтэй Гисэр баярлаа. Миний амийг аварлаа. Би өөрөө заавал төлөх ёстой гэхэд өөрөө надад өөрөө төлмөр байвал надаас хол бай. Чи саад болоод байна өрөвдөлтөй жаалаа. Чи явж болохгүй штэ. Тэд нар жирийн гоблин биш байлээ. Тэр тусмаа сайн уйдаад байсан юм гээд гоблины ангууч яваад өг. Ширүүн тулааны үеэр бэрсэг өвгөнийг яг талаараа бодож байх зур сэлмээрээ түүний нуруунд дээр хусаад өрхөв. Бэрсэгч газар унаад өг. Гайхаж зогссон Гобсан түүнийг алаад өг гэж цэргүүдэд тушаахад маш хурдтай хормын төдийд гоблинуудыг устгаваа. Үүнд орсон Гобсан хүчээ нэмэгдүүлээд дайрахад ядахмгүй болоод араас нь гинтийн дайралт хийх гэж байхад Лим босс гарч ирээд түүний хойгон дээр шингэн наалтмхай зүйл нааж өрхөв. Бүтэн нэг цагийн турш тулдаж туйлдж ядарсан баатар дуулгаа тайлахад түүний дуулганы цаанаас гоо үцлэнгийн харсан гоблинууд шүлсээ савируулж харж зогссон аж. Лим босс ч нэх амир нухстай хүлээсэн шинжгүй харж зогсож байхад үнэндээ гоблины ангуучин галзуу зэрлэг хүүхэн байсан бөгөөд өгсөн өвгөний зүрхийг суг татаж аваад гаж хүүхэн шиг долоож эхлэв. Гайхаж зогссон лингийн нүдэн дээр ихэнх гоблинуудын алаад сүүлд нь Гобсаны ядах юмгүй дэлтлээд алж хархлаа. Галзуу хүүхэн гэдгийг мэдсэн лин одоо ч тулдахад үнэхээр барахгүй юм байна гэж бодоод цэргүүдээ ухрах тушаал өгөх гэтэл хүлээ. Өмнө би юм ухаантай гоблин харж байсангүй. Хэрвээ надтай уулзаж чамайг алахгүй нэмээд цэргүүдийг чи имжлээд өгье гэж хэлхэн тэр. Үнхий санаатай юм. Би энэ үгэнд чи яаж идэх юм хэмээн хариулвал өнөөх галзуу хүүхэн бүх хоёуг дулгаа тайлж орхиод одоо надад итгэж болно биз дээ. Линч олон юм боцоор шийдсэн байдалтай төхөж очиод юуны талаар ярилцах гээд байгаа юм бэ гэхэд чамайг доод түвшний гоблин гэж бодсон юм. Гэхдээ миний төсөөлснөөс давсан залуу бэ.
Би ирчлээ. Одоо чи тэднийг эдгэж өгнө биз дээ. Санаа зовлтгүй. Би амлсандаа хүрнэ. Эхлээд миний хүслийг биелүүлээд гэх гээд Лин гоблинд үзүүртэй юм зааж өрөх ба. Сэрэмжээ алдчихлаа гэж босс бодох үед чи гаднаа жирийн гоблин шиг харагдаж байгаа ч хааны ухаанд хүрсэн гоблин юм аа. Яг миний дуртай төрлийн хүн. Муу галзуу юм. Нааг мэхэлчлээ. Чиний зангад орон гэдгээ мэдсэнгүү гэж хэлээд амжив. Цаанаа цэргүүд нь лингийн тушаалд авахгүй нэг л сонирн болчих. Учир шалтгааны галзуу өгнөөс асуухад тэрээр бүгд миний удирдлаганд байгаа. Чи бит хоёрыг тэднэр харахгүй байгаа гэд нуран дээрэн гараа тавиад тавирж унгаагаад дээрэн гарч авснаа учир зүггүй өмсөд эхлэвэ. Яг энэ үед гисэр тэр хоёрыг хараа зогсож байв. Мань Баатарч яг үүндээ зовтойгоо ойрхон нуугдаж байсан ээж. Эвгүй зүйл хараа зогсож байсан гисэр төд одолгүй баригдав. Тэний хүрч одоо зогтохгүй юугээ яа гэд хараад исэн. Мань хоёрч бие биелүүгөө нухстай харж байснаа Лин босс ам нээж. Энэ бол гоблины нутаг. Цааш давхыг оролдвол эвгүй зүйл болно. Яаж манай цэргүүд бас намайг удирдах чадаж байна гэхэд хэрвээ би бүгдийг хэлжүүл надад нутгаа үзүүш намайг дагуулж явах юм уу? Чиний юу гэж хэлэхээс нь шалтгаална гэж хэлэхэд галзуу хүүхэн өөрийгөө гоблины хаанаас төрсөн гэж хэлж ирэх ба. Гайхсан Лин тэгвэл чи яагаад хүн шиг харагдаад байгаа юм? Гоблинаас төрсөн гээ өстэй. Миний ээж гоблины хаанд хүчндүүлээд жирэмсэн болж би төрсөн юм. Гоблины төвшин өндөр байх тусам амьд үлдэлт бэрх байдаг. Би гэхдээ амьд үлж чадсан. Өсөж томрохын зэрэгцээ хаан гоблин намайг арай л өөр нүдээр харж эхэлсэн. Нэг өдөр намайг хүчин тэх гээд ирэхэд би урьдч түүнийг алаад цогцыг нь идэж түүний хүч чадлыг өөрийн болгосон. Би зэвсгээ өөрийн цусан чингээж дайрдаг. Үүнд үрдсэн ямар ч гоблин миний удирдлаганд ордог хэмээн гоблин боссод хэлээд бас гоблиныг үзий яддаг болохоор гоблины ангууч болсон гэдгээ ч бас хэллээ. Учир шалтгааныг ойлгосон Лин ихэд нухацтай бодож энэ галзуу хүүхэн биднэрт нэлээд аюул учруулах юм шиг байна. Энэ хүүхэнтэй аятайхан ярихгүй бол болохгүй гэд ам нээж. Хоёулаа ижлэхэн сонирхолтой болтой холбоот нь болох уу? Галзуу хүүхний сонирхол нь ихэд хөдөлсөн болтой чамайг яаж удирдах аргаа олохгүй байсан юм. Тэг шаардлагагүй боллоо гэснээ. За Марта би Брайттаун хот руу явлаа. Чам тагнуул хэрэгтэй байгаа биз дээ. Энд дэндүү уйтгартай байна. Нэмээд чи миний өвч болохоор би чамайг хамгаалах хэрэгтэй гэж хэлээд яваад өгөө. Үзэгдэл солигдоход Лин босс өөрийн үзүүлэлтэд нэмэгдсэн сэтгэл ханамжтай сууж байлаа. Баригдсан гисэр Баатар лүүдрийг хараад үг хэлээд оромжилж үзэн ядаж байхад нэг гоблин гисэр Баатрыг алах гээд аваад явхад тэрээр намаа битгий алаач би язгууртан гаралтай надад зөндөө хүүхэн би чи бүгдийг авч болно штэ гэж ойлж байхад цаанаас лүүдэр Лин боссод хандаж хэрвээ чи түүнийг алвал ямар ч нэмэргүй. Харин нэг хөлийг нь тастаад Брайттаун хот руу явбал бол түүний өшөөг авахаар маш олон хүчтэй баатрууд ирнэ. Ингэснээр чи олон хүчтэй болно гэж хэлж орхиход Лин босс хүсэлтийг нь зөвшөөрчээ. Брайттаун уушийн газарт мэдээлэл төгөөж ич хэдийн баатрууд өгсөн бас гисэр Баатар хөлөө тастуулсан гэх мэдээл газар авч байв. Гоблины ангууч орж ирдэг ба хүмүүс түүнээс юу босон талаар асуухад гисрийн амьд байгааг бас 100 гаруй гоблиныг өөрөө алсан гэдгийг хэлж орхив. Хүмүүс түүнийг магтан сайшааж байхад гаднаас сарсан багвахаанууд ороод ирвэ. Тус сарсан багвахаанууд бүгд адал явдал хайгчид бөгөөд шагналын мөнгөний төлөө ирсэн аж. Бусдаас арай том биетэй удирдагч гэмээр сарсан багвахаа гоблины ангуучийг ихэд хүндэлдэг бололтой. Түүнээс гоблинуудын талаар асуухад бүгдийг нь алсан, өөрийг нь олж чадаагүй гэж хэлхэн тэр. Мөнгөний үнээр авсан сарсан багвахаанууд бид өөрийг нь илрүүлээ шагналын мөнгөний авах болно гэсээр гараад яваад өгөө. Оройч бол шахагдсан гоблинуудыг манаж байсан харуул руу гинтийн дарилт хийж байгаад Эфрея гарч ирэн бусдыгаа хамгаалав. Сарсан багваа гэхээр урт болохоор зүгээр саркэ гэдээ одоо авчаа. За тэгээ сарканууд ч бүслэлтэнд орж зогтох аргагүй болж эвгүй нөхцөл байдалд орсон гэдгээ мэдсэн ахлаж хүн төрхөнд орж бүгдийг нь алмаар болоод амжив. Тэрээр урт хар өстэй бөгөө түүний үзэсгэлэнгийг харсан ямар ч хүний шүлсэн саврах хэмжээний тийм сайхан дамшиг аж. Өдгөө 61 левел хүрч нийт хүч нь 2800 давсан аж. Галаар тоглож болохгүй гэдгээ мэдсэн Лин босч гэрлийн шидээ ашиглаж саркануудын хүчийг сулруулаад амжив. Бас л нөгөө хилцээрээ хийх гэж яриа өдөж тэрээр хий димий толдож байсан хоорондоо ярилцъя. Бид нарыг алвал та нар шагналын мөнгөтэй болно. Гэхдээ вампирт мөнгөний ямар хэрэг байгаа юм бэ гэхэд чи ариун сүм болон сэлмийн ариун багш шиг тийм амархан хүмүүс гэж бодоо юу? Анх ариун сүмийнхэн бид нартай гэрээ байгуулсан юм. Хүний цус орохгүй гэсэн гэрээ. Уг нь бол бидэнд нэх мөнгөний хэрэг байхгүй. Мөнгөөр цус худалдаж авдаг болохоор аргагүй ирэхэд хэрэгтэй байна. Энэ нөхцөл энд ашигтайгаар ирэх боломжтой учраас цус сорогчтой хорицолд орвол удам судран хүчтэй болно гэдгийг мэдэж байлаа. Энэ бодлоо хэрэгжүүлэх гээд мань нөхөр бид та нарт цус хандилъя. Хэдий хүний зэрэг төрхөр хэмжээний биш ч гэсэн болох байх гэхэд та нарын жоохон цус бидний хэрэгцээг ханган битгээл дөхөгчгүй.
Тийм л дээ. Гэхдээ бидэнд нэг зүйл элбэг гэж хэлээд сэтгэлийг нь засаж орхив. Үүнд итгэсэн болдоо Саркиагийн ахлагч Лимбосын цусыг сорохоор боллоо. Яг төсөөлж байснаар түүнд тохирч тэд тохиролцоонд хүрлээ. Энэ бүхэн талархсан Саркиа яаж туслах талаар асуухад Лимбос таймнаар та нар энд амьдраад яагаад бидний хамгаалж болохгүй гэж хэмээн хэлв. Саркиа ахлагч зөвшөөрлөө. Дүрс солигдоход Брайттаун хотхон хүйтэн цугт хөлсний сэргүүдээс холбоо тасарсан талаар хүмүүс хоорондоо маргалдаж байв. Хаалгаар сэлмийн ариун багш орж ирэхэд бүгд чимээгөө болж сэлмийн ариун багш луугийн тосгон руу ганцаараа явна гэдгээ хүмүүст хэлж байхад цаанаас тамхи зуусан ковбой малгай өмссөн ир сэлмийн багшид туслахаар болов. Уг ковбой нь галын баатрын бүлэгтэй ба Элисон гэж хүмүүс түүнийг дууддаг аж. Тэрээр алмазан зэрэгтэй бөгөөд домогт сэлмийн адал явдал хайгч болохын төлөө сэлмийн ариун багштай нэгдсэн бөлгөө. Дүрс солигдож луугийн тосгонд үйл явдал өрнөх ба луугийн их хурц хайсаар бүрхэгдсэн өндөг гэлтэй зүйлийг тэрвэн хэвтэж байлаа. Гэнэт агуу хүчтэй дэргэж халтан давтлагчид ирсэн болдоо туслах луунууд нь айхалж уухаж нэг юм хэллээ. Шийдэмгийн харсгараас нь луугийн их өндгөө газар эвтэйхэн тавиад санаж яваараа чиний аав онцгой гоблин байсан шүү гэсээр гадагшаагаа гарлаа. Гадагшаа гарахад ариун сэлмийн багш зогсож байдаг ба тэр хоёрын дунд хийж дуусаагүй тооцоо байгаа юмсанж. Мань хоёрч тулаандаа орж эд дундаа алцаж байлаа. Хэдий луугийн их хүчтэй ч гэсэн ариун сэлмийн багшийн хүчинд арай л хүрч чадаагүй учраас өөрийн хүчтэй дайралт болох алмазан бороо гэх шидийн хүчээрээ дайрахад адал явдал хайгч руу чиглэвэ. Түүнийг оногдохоос өмнө амжиж ариун сэлмийн багш аварсан юмсанж. Эцэст нь тэр хоёр өөрсдийн хамгийн хүчтэй техникээр тулдаж байхад агууд байсан бяцхан луугийн өндөг хагарч дотроос нь луу гарваа. Тулаанч дуусаж өөхөх сэхэгтээрээ тусан луугийн их эцсийн амьсгаа авна. Сэлмийн баатар руу дайрах гээд бэлдэх үе цаанаас ногоон луу миний ээжийг битгий өвтгöd вэ гэж хэлээд тэр хоёрын дундуур оров. Уур нь хүрсэн сэлмийн багш далжитлан цохиж хаяад бяцхан лууг устгах гээд дайрахад их хүн гисэндээ хүүхдээ хамгаалж дурсамжийн арал руу зүхтаарай гэж сануулж хэлхийн зэрэгцээ бяцхан луугийн нүдэн дээр ээжийнхэн толгойг авав. Хэдий тулдмаар байсан ч ээжийнхээ захиалсыг санаж дурсамжийн арал руу зүхтах гээд явхад сэлмийн баатрын дагалдагч нь өөрийн шидээр агаараас дайралт хийхэд бяцхан луу зөрүүлж бултаад нүүрлэн нулимаад яваад өгөө. Нүүрэндээ сорвитой болсон туслах руугаа сэлмийн багш шингэн зүйл асгаад бид цаг алдаад байна. Яаралтай шархагдсан хүмүүсээ эмчлээд гэрэлт хот руу явж гоблинуудыг устгахыг гэсээр цэргүүдээ эмчлээд яваад өгөө. Тэднийг явсны дараа толгоон тасарсан их рүүгээ бяцхан луун төхөөж очижээ. Ээжигээ аврах гээд өргөх гэж үзлээ. Даанч дийлсэнгүй. Бяцхан луу ээжээсээ уушлах хүсээд түүний биеийг идэж хүчтэй болоод тасарсан толгойг нь аваад тусамжийн арал руу явлаа. Тэрнийг ирэхэд араас нь нэг луу хулгайч нохоо шиг дайрж унгаалаа. Их хаан тасарсан луугийн толгойг харж танаад чи хэм бэ? Энэ бол миний ээжийн толгой юм аа. Ээж наваа тусамжийн арал руу яваарай гэж хэлсэн. Тэгээд ийшээгээ зорж ирлээ. Гуйч байна миний ээжийг авраач. Энэ бүхнийг тэр сэлмийн ариун багш хийжээ янзна. Чи үнэхээр луугийн ихийн хүүхэд болтой. Гэхдээ чи цэвэр цусны луу биш байна гэж нухастай ойртож асуухад би аавыгаа харж байгаагүй. Гэхдээ миний ээж хэлэхдээ тэрний гоблин гэж хэлсэн. Эргэн тойронд байсан бүх луунууд гайхаж уурлаж гоблиноос төрсөн луу бол бидний хувьд гутамшигтай зүйл гэж бусад луунууд уурладаг. Удалгүй нэг луу түүнийг идэх гэж зэхэж байхад хүлээ. Энэ хүү цорын ганц болор цустай луу. Тэгэхээр хүүмэн бид чамаа сорилт авах болно. Хэрвээ чи амьд үлдэж чадвал ээжийг чи амьлуулад чамайг ч бас амьд үлдээ гэж хэлхэн тэр. Одоо бяцхан луу ээжигээ аврахын тулд хааны сонгосон луудаа тулдахаас өөр аргагүй болвоо. Тулаанч өрнөж алтан шаргал өнгөтэй луу бяцхан лууг залгиж орхилоо. Гэвч дотор нь эвгүр хэж нэг л биш болоод явчив. Эд удалгүй бяцхан луу нөгөө алтан шаргал луугийн биеийг идээд дотроос нь гараад ирвэ. Энэ тулаанд бяцхан луу ялдаг ба ээжигээ аврах боломж гараад ирэв. Мэдээж луугийн хаан хэлсэндээ хүрч түүний толгойг дэлхийн модны хөрсөн дээр тавиарай гэж хэлвэ. Дүрс солигдоход Лимбос сүмлээ системээ идэвхжүүлэхэд чи агуу доторх онцлог ашиглаж хамгаалалт байгуулж эл болон вампируудын тусламжтайгаар адал явдал хайчдыг илт хүчээр давангаал нь ялсан. Үр дүнд нь олон гоблин өгсөн эдэж эцэст нь чи том ялалт байгуулсан. Ялалт байгуулсан өдөр лөө очих уу гэж систем асуухад Лим зөвшөөрөөд ялалт байгуулсан өдөр лөө очлоо. Ирээдүрөө ирэхэд ихэнх гоблинууд өгсөн хэдий ч тэд хоорондоо алцаад бүх левел нь тулж орхилоо. Жирийн гоблинуудын дийлэнхэн үхдэг ба баатын түвшинд хүрсэн гоблинууд үлджээ. Амьд үлдсэн гоблинууд тусгай чадaltaй болдог ба үүнд махан бамба, харанхуу дайчид гэх мэт олон чадaltaй гоблинууд Лимбосын мэдэлд орвоо.
Хүч чадалтай бардсан Лимбосод Сарка хэдэн өгүүлж орхив. Тэрээр хэлэхдээ ариун сэлмийн багш 100 адал явал хайгчдыг өгснийг нь мэдээд өөрийн хуучин багийн гишүүдээс тусламж авах гээд гэрэлт хотыг түр хугацаагаар орхиод явсан. Тэрний хуучин багийн гишүүднийх аюултай хүмүүс байгаа гэж хэлхэн тэр. Өөрийн мэдлгүй инээсэн Лимбос тэр хотыг орхисон гэж юу харин ч гадагшаа гарч цэвэр агаар аваатыг гэсээр гадагшаа гарлаа. Энэ үеэр туслах гоблин боссдоо муу мэдээ дуулгаж эндээс холгүйхэн газар жижиг омгийн гоблинууд бидэнд лөө дайрч байгаа хэлж орхилоо. Уг гоблин нь 50 левел хүрсэн жижиг омгийн ахлагч бөгөөд хүч чадлын хувьд нэлээдгүй сайн юмсанч. Цаанаас Гобидийн надад даатгачих боосоо гэж хэлээд нөгөө жижиг омгийн ахлагчтай үзэхэр боллоо. Дайралт нэлээд хүчтэй болж ядах юмгүй жижиг омгийн гоблинуудыг алж талж цус нүдтэй нь хольж байлаа. Тулаанаас амьд гарсан дайсны гоблин энэ талаар өөрийн эзэндээ дуулахаар зүгтаад алга болоод өгөв. Линч тоосон юм байхгүй нумаар харууж унгаалаа. Бэс хочтой эсрэг талын гоблинч бас хордуулаад барьж аваад агуу дотроо байцаж эхлэв. Хөөе хулгайч намайг судлаач дээ. Дорд гаралтай бандаж байж надаас мэдүүлэг авч чадна гэж бодоо юу гэсээр Лимбоссын дургийг хүргэж ёстой нэрээ 9 ирүү цаашаа тамлууж эхэллээ. Аимшигтай зүйл биеэрээ мэдэрсэн болтой нүрээ барин уйлахад шээсэн савирсан бэст хочтой гоблин манай босс удахгүй Оверлорд болгож байгаа гэж хэлхэн тэр. Оверлорд гэдэг нь ерөнхийдөө бол бүх гоблинуудын хаан гэсэн утгатай үг шүү guys. Цаашлаад өөрт байгаа бүхий л үннээ хэлж амьд үлдэхийн төлөө 5-3-гаа тасартал ярьж өглөө. Тэрээр хэлэхдээ боссийнхоо чухал эрдэнэсийг хайж байгаа. Энэ эрдэнэс нь 7-р зэрэглэлийн Фету чөтгөрийн бөгж, Савдгийн омгийн хуучин удирдагч энэхүү бөгжийг уралсан ба тэрхүү бөгж нь амьд биетийн сүнсийг өөртөө битүүмжилдэг бөгөөд ашиглахын тулд тэрхүү амьд биетийн цус байхад хангалттай гэж хэлээд одоо бороо манийгаа суллан бидтэй гэж хэлхэн тэр. Линч чамайг суллан гэсэн болохоос чиний сүнсийг суллан гэж хэлээгүй шүү гэд Бэст гоблин нөгөө айхтар хүчээ хэрэглэж орхилоо. Сүнсэн биеэс нь гарч Лимбоссын биед ногоон авраа бүрхэж түүнд 200 гаруй хүч нэмж өглөө. Тэрээр өөрийнхөө хүчийг яаж ашиглах талаар бодож байх зур галзуу хүүхэн гарч ирээд яс арьс болсон Бэст гоблины хараад чи яагаад түүнийг алж байгаа юм бэ? Наад гоблины арт талчин амар штэ. Чи тэрийг мэддэг юм уу? Мэднэ чи тэрийг алддаг нь ёстой буруу штэ. Учир нь тэр аратны омогт харьяалагддаг олон том эзэнт гүүрэн хүртэл түүний боосоос шээс алдаг. Тэд баруун чөтгөрийн ойг захирдаг бөгөөд хамгийн багадаа 12 дугаар зэрэглэлийн мангас байдаг хэмээн хэлж орхиод хөлсөн гараад юу хийчих вэ гэд өсөө оролдож буйлын гинэж шийдсэн байдалтай галзуу хүүхнээс тусламж гуйж өөрийн цусаар энэ гоблиныг удирдаад түүний босс руу явуулаад 7 дугаар зэрэглэлийн Пету чөтгөрийн бүгжийг Арслангийн хаант улсын язгууртнууд хулгайлсан мэтээр хоёр талыг хооронд нь алцуулах нь лингийн зорилго аж. Тэрээр зорилготой хүрч чадваас нэг сумаар хоёр тулаа барих боломжтой бөгөөд лингийн хувьд байдал ашигтайгаар ирэх боломжтой юмсанж. Арслангийн зүрхт эзэнт гүүрэнд язгууртан бололтой хажуу талаа цэргээр мануулсан эрхмийн өмнө гисэр ханхуу сүхрэж суугаад өөр тохиолдсон бүх зовлонгоо хилээд гоблинуудын дунд хүчтэй удирдагч байгаа. Тэр үнэхээр ухаантай гэж хэлэхэд гутамшигт байдал дургүй язгуурт нь хүүгээ ихэд загнаж занчиж хөөж орхин холгүй байлаа. Тэрээр бүхэл бүтэн хааны ханхуу байж хэдэн гоблинуудыг алж чадахгүй гэж хэлээд яг зайлуулах гэтэл гаднаас живэр сахалтай орж ирснээр хамтарч гоблинуудын устгах саналаар язгууртантай ярилцаж эхэллээ. Гоблинуудын агууд гинэт хүчтэй чимээ гарч бүгд л чих мэхэд орж гайхаж байлаа. Лимбос өөрийн гараар буу гих зэвсгийг бүтээдэг ба тэр зэвсгээрээ лүүдэр дээр туршилт хийж байгаа ээж. Лүүдэрчдээр туршилтын тулаа болж л гүйцлээ дээ. Боосоо удахгүй манад их хэмжээний гоблинуудын овог дайх гад байна. Бас араатнуудын омог ирлээ гэж төвчсөн байдалтай хэлэхэд тийм үү хүмүүсэд цуглуул гэж Лимбос тушаал өглөө. Дөрөв солигдоход үйл явдал Брайт таун хотгонд болдог ба живэр сахалтай сэлмийн багшийн хаана байгааг асуухад өмнө нь түүнтэй мөр зэрэгцэж тулдаж байсан адал явдал хайгч сэлмийн багшийг энэ хотоос ажил хэрэгэ төр гарсан та нар ийм их зэрэгтэй юуны төлөө ийшээгээ зорин ирэв хэмээн асуухад битгий цаг өрөөд бай. Чамтай зуралдаад байх цаг алга. Та нэг л андуураад байх шиг байна. Би луугийн багштай мөр зэрэгцэж тулдаж явсан дайчин шүү. Өгөө бодож хэлээрэй. Живэр сахалтын нүүрэн зөөлрж инээмсэглээд уушлаарай бид гоблинуудын устгахаар ирсэн юм аа гэж тал зассан байдалтай хэлж орхиод эргэн тойрон чимээ сонсогдож хаанаас ч айдас төрүүлэн гоблинууд гараад ирвэ. Эмх замбраагүй болсон цэргүүд гоблинуудын хаанаас гараад ирв гэж гайхаж байлаа. Хижээл насны эр сэлмээ цугалж гарч ирээд өвлийн дууг гоблинуудаар дуулуулахаар болов. Зоригт арслан мэт хүчтэй баатартай уран зориг өвч тушаал болгож орхилоо. Энэ тэндгүй алаан хидан цавчих нүхлэх гээд гоблинууд нэлээд хохирол амсаад эхлэвэ. Энийг Лин холоос харж байлаа. Сахалтай ирж нэг цаг ч хүрэхгүй юм байна да. Эднээс ч ёстой ялахгүй амьтад байж тээ.
хэмээн бодож байх зуур хаа нэгтээс үзээрийн муухай царайтай юм наашаага төхөж байлаа. Тэрээр өдгөө хаан цолонд хүрэх хэмжээний хүчтэй бөгөөд Ливлэн 79 бөгөөд айхтар хүчтэй, үгээр хэлхийн аргагүй хүчтэй амьтан байж таардаг.